Сайн байцгаана үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөрийн мигмар гарагийн дугаар эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйг хүргэе. Манай улсын ерөнхийлөгч хүрэлц үхийг бүгд найрамдах Итали улсын ерөнхийлөгч Сержо Матарелла аль биесээр угтаж авлаа. Ерөнхий сайд 4-р цахилгаан станцын удирдлагуудад үргэлжлэн байдлаа зэгцлэхийг даалгав. Тэтгэврийн 36 сарын бодлого нийгмийн эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ? Энэ талаар эдийн засгийн булангаар хүргэнэ. Трампын эрүүл мэндийн шинжилгээний хариу эрүүл гарчээ. Дэлхийн зэвсэг үйлдвэрлэгч компаниудын орлого эрс нэмэгджээ. Шри-Ланкад байгалийн гамшигын улмаас онц байдал зарлав. Эхний мэдээ Итали улсын ерөнхийлөгч Сержо Матарелла өөрийн охин Лаура Матареллагийн хамтаар манай улсын ерөнхийлөгч хүрэлцэх түүний гэргий болор цэцэг нарыг үлээвэр хөгжим төрийн хүндэт харуул морь цэргүүдийн хүндтгэлийн жагсаалаар ёслол төгөлдөр угтаа авлаа. Ерөнхийлөгч Сержо Матарелла охин Лаура Матарелла нар угтан мэндэлсний дараа хөгжимд хоёр орны төрийн дуулал ихшилв. Энэ үеэр ерөнхийлөгч ордны дээр Монгол улсын төрийн далбайг мандууллаа. Хүндэт харуулын дарга айлтгал өргөсний дараа хоёр улсын тэргүүн хүндэт харуулын туганд хүндэтгэл үзүүллээ. Бүгд найрамдах Итали улсын ерөнхийлөгч Сержо Матарелла эрх зүйч мэрэгжилтэй. Палермо хотын их сургууль багш, парламентын хэд хэдэн комиссийн гишүүн, дарга парламентын төлөөлөгчдийн тэргүүн, боловсролын сайд, шадар сайд, батлан хамгаалахын сайд, парламентын хуулийн захиргааны зөвлөлийн дэд ерөнхийлөгч, үндсэн хуулийн шүүхэн гишүүн зэрэг аль башиж юм байна. Тэрээр 2015-аас 2022 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2022 онд дахин 7 жилээр сонгогдсон юм. Айлчлалын хүрээнд ерөнхийлөгч хүрэлц үх гэргий болор цэцэг болон дагалдаа яваа албаны төлөөлөгчид эх орны хүндэтгэлийн зохицолборт зочилж нэр нь үл мэдэгдэх цэргийн бунханд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийллээ. Ром хотын төв Венецийн талбайд байрладаг цогцлборыг олон жилийн дайн тэмцлийн дараа буюу 1861 онд тархаа бутархай вант улсуудыг нэгтгэж орчин үеийн Италийн үндсийг тавихад голлох үүрэг гүйцэтгсэн 2-р Витторио Эммануэле хааны дурсгалд зориулан байгуулсан түүхтэй. Витторио Эммануэле хааныг Италийн ард түмэн улс төрийн нэгдлийн эцэг хэмээн үздэг байна. 1885 оноос 50 гаруй жилийн турш барьж бүтээсэн цагаан гантик чулуун цогцлбор өдгөө түүх архитектурын төдийгүй үндэсний бахархал эвд нэгдлийн илэрхийлэл болжээ. Нэр нь үл мэдэгдэх бунхан нь Италийн ард түмний тусгай тогтнол итгэл үнэмшил, эх орон үзлийн бэлэг тэмдэг өгөөд үүр төмөнхийг бэлэгдсэн мөнхийн гал асаалттай байдаг. Үндэсний томоохон баяр төрийн ёслолын үеэр төр засгийнхын тэргүүн болон тус улсад ажиллаж буй гадаадын улс орны тэргүүнээр цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бямцогт өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар Эрчис Монгол компани харьяа төрийн өмчит компаниудыг удирдлага менежментээр хангах хүрээнд явуулсан хяналт шинжилгээний дүнг танилцуулсан. Хяналт шинжилгээгээр илэрсэн зөрчлүүдээс нэрлэхэд 7-4-р цахилгаан станцын удирдлагууд төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан нь тогтоогдсон байна. Иймд ерөнхий сайд Зандан шатар тус хяналт шинжилгээний мөрөөр 7-ны цахилгаан станц 4 төрийн өмчит компанийн үйл ажиллагаатай танилцахаар өчигдөр цахилгаан эрчим хүчний оргил ачааллын үеэр ажилласан байна. Ерөнхий сайд Зандан шатар тус станцад ажиллах үеэрээ удирдлага холбогдох албаных нь шүүмжлэлтэй хандаж хариуцлага санхүүгийн сахилга батаа сайжруулахыг хатуу анхааруулсан юм. Тэрээр зээлээ төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхан өгүүлбэртээ сууж байна. Өөрсдөө юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй. Засаглалаа сайжруулж, хяналтаа чангах, алдагдлаа нөхөхийн тулд зөвхөн хэрэглэгчдэд ачаа өрүүлэхийг урьдчил болгох биш, зардлаа хэмнэх тооцооллыг хийж, хэрэгжүүл, мөн үргэлжлэн байдлаа зэгцлэхгүй байгаа учраас нийгмийн уур амьсгал үн нэмхийг хүлээж авахгүй байна гэсэн юм. Ийм учраас 1-р тулын засаглал, удирдлага, хяналт сахилга хариуцлагыг чангах шаардлагатай. Хоёрдугаар одоо хамгийн тулгымцсан асуудал бол найдвартай ажиллагаа, үйлчлэлтийн шуурхай хэмжиж ажиллагаа. Арай жоохон том харж деталь одоо жижигээр ажиллах хэрэгтэй. Тэгэл дараа удирдлага ирэхээр одоо зээл тэглээ өгчөж, үн нэмээд өгчөж гэдэг юм хоёр хөвгөлтэй суучдаг. Өөрөөсөө юу гэх юм бэ гэж юм үзээд. Тэгэхэд өөрөө хичээж дараа нь дээр дороо сантаа анхаарч ойлгоо шүү дээ.
Тус компани төвийн бүсийн захиргаан эрчим хүчний 59%, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55%-ыг дангаар хангаж байна. Гэсэн хэдий ч өр төлбөр нь 78.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Хөгжлийн банкнаас зээл авсан хүүгийн төлбөрийг эргэн төлөх санхүүгийн чадваргүй болсон учраас улсын төсвөөс зээлийг төлж барагдуулах хүсэлтийг компани зүгээс тавьсан байна. Харин ерөнхий сайдын зүгээс улсын төсвөөс зээлийг төлөх боломжгүй гэдгийг илэрхийлж, компанийн өргөө зардлыг бууруулах, үр ашгаа нэмэгдүүлж ажиллахыг санууллаа. Энэ асуудал тус салбарын сайд ямар байр суурьтай байгааг хүргэе. За нүүрсний үлдэгдэл одоо 300 мянган тонн 20 хоногийн нөөцтэй, мазутын үлдэгдэл 1431 тонн нөөцтэй байна. За шийдвэрлэх үн асуудлууд дээр бол цаашдаа бол үндсэндээ 400 төгрөгийн дулааны үн тариф гэдэг бол 101%-аар нь одоо дулааны шугамсэлжээнүүд нийлүүлж байгаа. Үүнтэй холбогдуулж бүх дулааны захиргаа станцууд ялангуяа Улаанбаатарын бол дулааны үйлдвэрлэл явуулах сонирхолгүй болсон. Одоо гол нь одоо цахилгаан дээр ашигтай ажилладаг учраас тийм учраас одоо дулааны үн тарифыг хурдан шийдэхгүй болвол цаашдаа одоо үн тарифын бодлогын гажуудал үүсэж гэнэ гэж үзэж байгаа. Яг өнөөдрийн байдлаар эрчим хүчний явд цахилгаан эрчим хүчний техникийн нөхцөл өссөн. Хангаж чадаагүй, шийдэж чадаагүй 3000 мегаватт буюу 3 гигаватт чадaltaй. Ийм хэмжээний цахилгаан эрчим хүчний өсөлт ирсэн байна. За олон жилийн дунд судалгаагаар энийг аваад үзэхээр энэ өсөлт болгон бүгдээрээ боддоггүй гэдэг дээр бид юу шилдэг хийж үзсэн. 36% бол шууд дээр өссөн өгдлүүдийн 36% бол шууд дээр хугацаанд аваад тэр ашиглаж авдаг гэсэн ийм судалгаа бий. Дахиад нэг 30% бол нэгээс 2 жилийн хослогдолтой бий болдог. Ийм тооцоол бий. За дулааны эрчим хүчний тухайд бол Улаанбаатар хотод одоо бидний төршин хүсэлт бол 5000 гигаватт авч тавцсан. Яг болгоцсон байдлаар өнөөдөр байдлаар 3600 гигаватт авч голцсон. Яг хүсэлтийг юм гэх юм бол 8000 гигаватт авч болох. Ийм хүлээлттэй байна. Дулааны цахилгаан станц 4 одоогийн байдлаар эрчим хүчний нүүрсний 19 хоногийн нөөц бүртгүүлжээ. Ерөнхий сайдын зүгээс өвлийн дөргөл ачааллын үед бэлэн байдлаа дээшлүүлэхийн тулд тус нөөцийг 30 хоног болгон нэмэгдүүлж нүүрсний чанар тавих хяналтаа сайжруулахыг даатгасан байна. Төвцөг мэдээллийн хөтөлбөр эдийн засгийн булангаар үргэлжилж байна. Тэтгэврийн зээлийн 36 сарын бодлого нийгмийн эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ? Энэ талаар сэтгүүлч бэлгүүн хүргэнэ. Өнөөдөр эзэн засгийн болонд бид ахуйд настуудын тэтгэврийн зээлийн бодит нөхцөл байдал 36 сарын хугацаатай зээл авах боломж, түүний эдийн засагт үзүүлэх эерэг бааз хөрөг өрнөлөө, мөн өөрийн дарамттай холбоотой нийгмийн цөөлөн асуудлуудыг цогцоор нь авч үзье. Монгол улсад тэтгэврийн зээлийг ихэвчлэн 12-оос 18 сарын хугацаатай болгодог. Энэ нь ахуйдуудад богино хугацаанд санхүүгийн хэрэгцээг шийдэх гарц болж ирсэн ч урт хугацаанд ямар үнцэн, ямар дарамт дагуулж буй бодит үр зургийг харах цаг нь болсон. Тэтгэврийн зээлийг 36 сараар авах боломж бодит нөхцөл нь юу вэ? Өнөөдрийн байдлаар Төрийн банк, Хаан банк, Голомт болон Хас банк бүгд ахуйд настуудад 12-оос 18 сарын хугацаатай тэтгэврийн зээл олгож байна. Хүүн 15-аас 18%. Зарим тохиолдолд шимтгэл нь 1.5-аас 1% байдаг. Энд нэг зүйлийг онцлоё. 36 сарын зээл гэдэг нь ахуйдуудад илүү их хэмжээний зээл авах боломж олгосон ч сар бүрийн тэтгэврийн суудгал урт хугацаанд үргэлжилнэ гэсэн үг. Энэ бол богино хугацааны хэрэгцээг урт хугацааны өөр болгон хувиргадаг механизм юм. 36 сарын зээлийг эдийн засгийн эерэг нөлөө нь юу байж болох вэ гэдэг талаар дэлгэрэнгүй тайлбарлая л да. Нэгдүгээрт ахуйд настууд хэрэглээг түргэн хангадаг. Яг өнөөдөр энэ тариа, эмнэлгийн үйлчилгээ, халаалт, хүнс, өрхийн хэрэглээ гэх мэт энэ бүхэнд мөнгө хэрэгтэй. Тэтгэврийн зээл тэдэнд энэ боломжийг л олгодог. Хоёрдугаарт эдийн засагт мөнгөний эргэлт нэмэгддэг. Ахуйдуудын хэрэглээ орон нутгийн жижиг дэлгүүрээс эхлээд эмийн сан, эмнэлэг, үйлчлэгээний газруудаар дамжин эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлдэг. Гуравдугаарт банкны зээлийн багц өсдөг. Энэ нь санхүүгийн байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлж, зээлийн салбарыг нь тэлдэг байх нь. Өөрөөр хэлбэл тэтгэврийн зээлийн систем бол эдийн засгийн эргэлтийг дэмждэг нэг төрлийн жижиг мотор гэж хэлж болох юм. Гэвч энэ моторын өөр тал бас байдаг байна. Энэ тэтгэврийн зээлийн сөрөг нөлөө. За юуны өмнө сар бүрийн орлого шууд багасдаг гэж хэлж болно. Зээлийн суудгал нь тэтгэврийн гол хэсгийг авч үлдээдэг учраас ахуйд настууд санхүүгийн чадах буурдаг. Энэ тариа байрны төлбөр, хүнсний хэрэглээ, өдөр тутмын амьдрал гээд бүгд л шахагддаг. Хоёрдугаарт өөрийн дарамт удаан хугацаанд үргэлжилдэг. Ялангуяа эрүүл мэнд муудах, гэнтийн зардал гарах үед зээлтэй ахмадуудад амьдрал илүү хүндэрдэг байх нь. За тэтгэврийн зээлийн нөхцөл банк бүрийн бодлого ямар байдаг вэ?
Төрийн банк 12-оос 18 сарын хугацаатай зээлийн хэмжээ нь 12 сарын тэтгэврийн дүнгээс тэтгэврийн нийлбэр дүнгээс хүүгийн төлбөрийг хассан дүнгээс хэтрэхгүй. Жилийн хүүн 18-аас 20%, шимтгэл нь харин 1.5-аас 1%. Онцлон гэвэл тэтгэврийн дансаа төрийн банкнд байлгах шаардлагатай. Хаан банк мөн адил 12-оос 18 сарын хугацаатай зээлийн хэмжээ нь сарын тэтгэврийн дүнг 18 дахин нэмэгдүүлсэн дүнгээр хүүн 15-аас 18%, шимтгэл нь 1%. Харин онцлог нь тэтгэврийн орлогоор л баталгаажуулдаг байх нь. За Голомт банкны хувьд гэвэл 12-оос 18 сарын хугацаатай зээлийн хэмжээ нь сарын тэтгэврийн хэмжээний 70%-ийг 18 дахин нэмэгдүүлж нийт хүүний зардлыг хассан дүнгээр хүүн 12-оос 18, шимтгэл нь 1%. Онцлог нь мөн л адил тэтгэврийн орлогоор баталгаажуулна. За энэ бүх байгууламжийн нийтлэг зүйл нь хүү өндөр, ахуй насны сар бүрийн бодит орлого хүүгээс хамаарч эрс багасдаг. За өөрийн дарамттай холбоотой нийгмийн мөн асуудлууд ч мөн бий. Ахуй таснуудын зээлийн дарамт нь зөвхөн санхүүгийн биш, өрхийн түвшний нийгмийн бодит асуудал бодлоо өргөжсөн. Хүүхдүүд ач зээнэрт санхүүгийн дарамт үүсгэдэг, ахмадууд эрүүл мэндийн үйлчлэг эмчилгээ хийлгэхээ хойшлуулдаг, зарим нь дахин зээл авч өөрийн тойрогт ордог. Мөн гэрээний нөхцөлийг ойлголгүй алдаа гаргах нь элбэг. Энэ бүхэн эцэстээ нийгмийн халамжийн тогтолцоонд дарамт үүсгэнэ. За эссэн дүгнэж хэлэхэд тэтгэврийн зээлтэй холбоотой өнөөгийн нөхцөл, өөрийн дарамтын бодит байдал, ахмадуудын амжиргааны түвшин, банкны хүүгийн бодлого зэрэг олон хүчин зүйлийг харахад тэтгэврийг барьцаасан зээлийг 36 сар хүртэл сунгах нь богино хугацаанд дарамтыг бууруулах боломжтой гэж үзэж болно. Сар бүрийн суудгал багасч ахмадуудад санхүүгийн амьсгаа авах зай гарна гэж хэлж болно. Эдийн засгийн мөчлөгч хэрэглээний уналтыг зөөлөх эерэг нөлөөтэй. Гэхдээ энэ бодлого дангаараа шийдэл биш, 36 сар бол хугацааны сонголт боловч тогтолцооны шинжилэл биш. Тэтгэврийн хэмжээ, зээлийн хүү, санхүүгийн боловсрал, өрийн давхар дарамтыг бууруулах бодлого зэрэг үндсэн асуудлууд хэвээр үлдэнэ. Иймээс тэтгэврийн барьцаатай зээлийн хугацааг 36 сар болгох нь богино хугацааны дэмжлэг бөгөөд ахмад таснуудын амжиргааны бодит баталгааг нэмэгдүүлэх цог шинжилгээний нэг хэсэг байх ёстой. Хууль зүйн байнгын орооны дарга цогтоотор тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын парламентын үйл ажиллагааг сайжруулах, ардчилсан институцийг чадахыг бэхжүүлэх сэдвийн хүрээнд холбооны бүгд найрамдах Герман улсын Европын эрх зүйн төвтэй хамтран тус улсад ажиллажээ. Хамтын ажиллагааны хүрээнд төлөөлөгчид Герман улсын хэд хэдэн их сургууль, Würzburg хотын шүүх, Германы нийтийн удирдлагын судалгааны хүрээлэн, Баварын муж улсын парламент, Ханс Зайдлын сангийн Мюнхен дэх төвд ажилласан байна. Мөн Ханс Зайдлын сангийн тэтгэлэгт оюутнуудтай уулзалт зохион байгуулж, чөлөөт ярилцлага хүрнүүлжээ. Төлөөлөгчид Баварын муж улсын Würzburg хотыг давзал шатны эрүү иргэний хэргийн шүүх болон Баварын муж улсын парламентын үйл ажиллагаатай танилцсан байна. Нийслэлийн иргэний төлөөлөгчдийн хурлын бүсчилсэн хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцсэн байна. Эх оны нийслэлийн төсвийг нийт 4.2 их найт өргөөр төлөвлөж, төсвийн суурь орлогыг 3495.9 их найт, суурь зарлагыг 2616.8 их найт байхаар тооцсон байна. Харин нийслэлийн төсвөөс улсын төсвийг төлөвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ. Нийслэлийн төсвийн орлогыг 82.7%-ийг татвар, 17.3%-ийг бусад их үүсвэрээс бүрдүүлэх бөгөөд зарлагын 35.1%-ийг урсгал зардалт, 46.7%-ийг хөрөнгийн зардал, бусад гэсэн байдлаар зарцуулах юм байна. Нийслэлийн 2026 оны төсвийг төрөх хувийн хвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хотын эдийн засгийг тээлэх, гэр орооллыг орон сууцжуулах агаар орчны бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэх, автозамын төвчрлийг бууруулах, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өнгөрсөн онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчлэгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Монголын газрын тус боловсруулах үйлдвэрлэлийн технологийн тоног төхөөрөмжүүдийг дийлэнхийг бүгд найрамдах энэтхэг улсын 20-од компани үйлдвэрлэж байгаа бөгөөд зарибыг нь ачуулахад бэлэн болжээ. Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эхнээсээ дуусч үйлдвэрийн талбай руу ачих гэж байгаатай тул Монгол газрын тус боловсруулах үйлдвэр төрийн өмчит хувьцаат компани албаны хүмүүс инженерүүдийн хамт нэрлэгийн цамхгууд, олон тооны даралтад цав, цахилгаан станцын бойлер, ус цэвэржүүлэх байгууламжийн тоног төхөөрөмж тэдгээрийн эд ангийн үйлдвэрлэх явцыг шалгах, сорилт тест, тээвэрлэх бэлтгэл хангахаар энэтхэгийн Хайдербад, Чанья, Мумбай, Пүнэ хотод ажиллаж байгаа юм байна. Тус улсын дөрвөн үйлдвэрт газрын тус боловсруулах үйлдвэрлэлд ашиглагдах даралтад 28 савыг үйлдвэрлэж ачхад бэлэн болгожээ. Мөн үйлдвэрлэлийн үндсэн технологийн байгууламж болох 58.4 м өндөр, 245 тонн жинтэй, 3.2 м диаметртэй, атмосферын нэрлэгийн цамхаг, 49.7 м өндөр, 230 тонн жинтэй, 4.8 м диаметртэй вакуум нэрлэгийн цамхагийг
China Hotdog компани үйлдвэрлэж байна. Тус цамхгуудын хийцийн элчийн боловсруулалт, үл эвдэх сорил, хийм болон үл нэвчүүлэх гидравлик тест, зайн хэмжээсийн тохиргоо гэх мэт 17 үе шат бүхий чанарын шалгалт, сорил тест хийж цамхгийг 4 хэсэгт хуваан зэвэрхээс хамгааж усан онгоцоор China Tianjin бомтоор тээвэрлэн Монголд авчрах юм байна. Дотоод үйл явдлын мэдээг хүргэлээ. Үргэлжлүүлэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна уу? Арамдэргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээг хүргэе. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын энэ оны 10 дугаар сард өгсөн эмраа шинжилгээний хариу гарсан талаар цагаан ордноос мэдэгдлээ. За өдгөө 79 настай Дональд Трамп сүүлийн саруудад хөлн хавганж гар нь хөхөрсөн зэрэг олон шинж тэмдгүүд ажиглагдаж мөн гэрэл зурагчдын дуранд өртөж байсан юм. За ингээд улмаар Трампын эрүүл мэндтэй холбоотой элдв таамаг их гарч байсан бол түүний соронзон резонанс томографийн шинжилгээний хариу цоо эрүүл гэж гарсан болохыг цагаан ордны эмч Шон Барбабелла танилцуулж үүнийг нь даваа гарагт цагаан ордны эвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливиц сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа мэдэгдсэн байна. Өмнө нь цагаан ордноос Дональд Трампыг яагаад эмраа шинжилгээнд орох болсон шалтгааныг мэдээлэхээс татгалзаж байсан бол энэ удаад түүний эмч Шон Барбабеллагийн хэлснээр Трампын насны эрчүүдэд энэ төрлийн шинжилгээ үзлэг хийх нь хэвийн үзэгдэл бөгөөд шинжилгээний хариунаас үзэхэд түүнд ямар нэгэн судасны бөглөрөл нарийсэл байхгүй зүрх судасны тогтолцоо маш сайн байгааг тэрээр онцлон тэмдэглэсэн байна. Дараагийн мэдээг хүргэе. Өнгөрсөн 2024 онд дэлхийн зэвсгийн үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч томоохон зүүн компани орлого эрс нэмэгдсэн байна. За энэ талаарх судалгааны тайлангийн дүнг Шведийн Стокгольмын олон улсын инх тайвны судалгааны хүрээлэнгээс гаргаснаа танилцуулсан байна. За Орос Украиний мөргөлдөөн, Израиль Хамасын дайн, олон улсын болон бүс нутгийн геополитикийн хурцтмал байдал мөн тасралтгүй өснө нэмэгдэж байгаа цэргийн зардлын нөлөөгөөр 2024 онд дэлхийн зэвсэг үйлдвэрлэгч томоохон 100 компани нийт орлого эрс нэмэгдэж өмнөх оны мөн үеэс 5.9%-аар өсөж 679 тэрбум $д хүрсэн нь шинэ дээд цэгт хүрсэн болохыг тус тайланд танилцуулжээ. Статистик мэдээлэлээс харахад эдгээр 100 компани 39 нь Америкт байрладаг бөгөөд тэдний зэвсгийн орлого нь 334 тэрбум $д хүрсэн нь эхний 100 компани нийт орлогын тал орчим хувийг эзэлсэн байна. Түүнчлэн Европын 26 компани 23-ийн орлого тус ТV орнуудын цэргийн зардал нэмэгдснээс үүдэн өссөн байна. За мөн орлогын өсөлтийн дийлэнхийг Европ, Америк нэгдсэн улсад байрладаг компаниуд бүрдүүлсэн бол Аз далайн орнуудын өсөлт буурсан байна. За Аз намхан талаан бүсийн орлого 1.2% буурч 130 тэрбум $д болж хамгийн уналттай байсан нь Хятад улстай холбоотой гэж үзсэн байна. Хятадын зэвсгийн үйлдвэрлэлийн 8 компани орлого 10% буурч зэвсгийн худалдан авалтад гарсан олон тооны авилгын эргүүд нь өнгөрсөн онд томоохон гэрээнүүдийг хойшлуулах эсвэл цуцлахад хүргэсэн зэрэг олон асуудал нь Аз намхан талаан орнуудын үзүүлэлт буурахад хүргэжээ. За мөн энэхүү жагсаалтад багтсан Оросын 2 компани болох Rostec болон United Shipbuilding Corporation-ы зэвсгийн орлого нь 20 арга хэмжээнүүдээс үл хамааран 23% өсөж нийт 31.2 тэрбум $д хүрчээ. Сүүлийн мэдээллийг хүргэе. За Шри-Ланк улсад сүүлийн нэлээд олон жил тохиогоогүй байгалийн гамшиг тодруулах юм бол үер ус хөрсний гулсалт зэрэг хор хөнөөлтөй байгалийн гамшиг тохиосны улмаас тус улсад онц байдал зарласан байна. За мөн энэхүү байгалийн гамшигын улмаас амиа алдсан хүний тоо 360-ыг даваад байна. За дээрэс нь 200 гаруй хүн сургаггүй болж 20 мянган орчим байшин барилга эвдэрцүүдэн 108 мянган хүнийг төр хорогдох байранд шилжүүлсэн талаар байгалийн гамшигын уршигыг арилгадагс мэдээлжээ. За албаныхны мэдээлж байгаагаар Шри-Ланкийн 3 үн тутмын нэг нь тог цахилгаангүй ундны өсгөө байгаа учраас тус улсад онц байдал зарласан байна. За Дитва аймаг хар салхи дайраа өнгөрсний дараагаар онц байдал зарлаад байгаа бөгөөд тус улсын нутаг дэвсгэрийн 3-1 орчмын цахилгаан ус тасарсан талаар бол мэдээлээд байна. За ийхүү засгийн газраас олон улсаас тусламж хүсч хэлийн чандад байгаа Шри-Ланкчуудаас мөн байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгө хандивлахыг уриалаад байна. Та бүхэнд гадаад мэдээ хүргэлийн анхаарлаа хандуулсанд баярлалаа.
Мегмар гарагийн төвцөг мэдээллийн хөтөлбөрийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.